Зорилтын цэцэрлэг хүрээлэн дээр Бухарыг гэр бүлтэйгээд гэр бүлийн өдөр тутмын байгуулагдаж байгаа. Яа. Энэ дээр өртөөнүүд байгаасаа өртөөн дээр очноо. Өдөр ирдээ шүү. Өдөр орё. За ерөнхий үйл ажиллагаа 11 цагаас эхэлсэн гэсэн битээр жоохон 12:30-гээ ирсэн. Зөндөө хүмүүс ирсэн байна. За ээшээ эргээд тэнд нэг асар байна. Тийшээ тэр асар руу очие. Зөндөө дугуйтай хүмүүстэй нээж авахтагаа өвөө эмээгтэйгээ ирсэн хүмүүс зөндөө байна да. Өгөд гэр бүл хүмүүсийн газрын мэрэгчлэн маа. За гэр бүлийн өдөр зохион байгуулж байгаа. Тэгээ энэ манай гэр бүлийн өдрийн календар, за тэгээд төлөвлөгөө, гэр бүлийн өдрийн төлөвлөгөө, за байгууллагын танилцуулга, брошюрууд байна. За мөн хүүхд хүмүүжүүлэх эерэг аргууд гэсэн ийм танилцуулгуудаа хүмүүстээ өгөөд явж байгаа. Энэ бас зураг параараа тэгээд нөгөө хүүхдийн киноны бадрууд тэгээд бүгд байгаа. Одоо энэ нөгөө хүүхдүүдэд зураг авчихлаа яваад ирсэн. За баярлалаа. Зургуудыг өлгөө юм зэгсэн байна. Энэ дотор ороход ямар гоё юм бэ? Бүр хараа. Яа нэг тийм нэг гоё орчин, оронгууд л нэг гоё орчин үдэд байгаа. Орж оронгууд ингэ нэг гоё орчин ингэ тогтож байгаа байхгүй тий. Гэрэл зурагны түүх бол гэрэл зураг бол түүх энэ өртөө бол надад бол үнэхээр гоё таалагдчихэв. Оо энэ үстэй гоё юм байна. Тэг гаран ботон гаднаас хараа. Санаа манай нийгмийн даатгалын хилцээ хамт олон за гэр бүлээрээ цуглаад өнөөдрийг маш хөгжилтэй зугаатай тэмцээн зохион байгуулж өнгөрүүлж байна. За өнөөдөр цаг агарын хувьд маш сайхан байна. Тэгээд манай эцгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа Алиса гайхамшигын орн тэгээд тэмцээнийг зохион байгуулж байгаа. За тэрнтэй холбоотой хөгжөөнтэй тоглоомод эцэг гэр бүлүүд одоо өөр хүүхдүүд нь ингээд бүгд ирээд нэг өдрийг ингээд маш сайхан өнгөрүүлж байна. Одоо энэ бочи бид тоож ямар аюул. Одоо энэ нөгөө үзсэн бол нөгөө Алиса гайхамшигын орны хүүхдийн кино байдаг. Тэрэн дээр ингээд нэг шуугаар ингээд цогтөг штэ. Тий, тэр тэмцээн явагдаж байгаа одоо яг. Тэгээд нэлээд олон тэмцээнд төлөвлөлөд юу яаж зохион байгуулахад төлөвлөсөн байгаа. За хамгийн ихний тэмцээн маань одоо ингээд явагдаж байна. За. Night
За нийгмийн даатгалын хилцээ хамт олон дээр очсон. Алиса гайх юм шиг орноор гээд хүүхдийн энэ санаа аваад их гоё тэмцээнийг гэр бүлийнхнийхэн дунд зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд ер нь бол яг хуу энд ингээд бас байгууллагууд ирээд их гоё тэмцээнүүдийг зохион байгуулж гэр бүлийн өдөр болгож гоё зугаатай өдрийг өнгөрүүлж гэнэ өө. За хэвлэл мэдээлэл ирсэн байна. Хүүхдүүд байна. За ийш дараагийн өртөр юу да? Харин чичгээр би харахгүй шүү дээ. Бас бүжиг тэмцээн болоод ах шиг байна. За энэ ямар ингээд зя спорт бүжиг хоёрын нэг ингээд гэдэг. Хоорондоо зайтай зөксөрөө. За энэ бүжигийн зайтай зөксөрөө. Яа тэгэхээр энэ бүжиг тэмцээнүүд болоод байна. Дөрвөн хүүхдийг амтнаар шагнана. Тийм. Бүжиг өртөө юм болоо та. Хүүхдүүдийн араар зөксөн хөр шүүгээрээ. Дөрвөн хоёр хүүхдүүдийг амтнаар шагнана. Яг урталын хүүхдийг хаа. За тэр төв тайз байгаа. Тэр төв тайзан дээр удахгүй нээлт болно гэсэн. Хүүхдүүд бас тийм гоё шүү. Өөрийн бичсэн шүлгэнээс дэс уншиж өгч байна. За энд нөгөө нэг тоглоомд ирсэн маамануудын тоглоомн дээр тоглож байна. Тийшээ өртөөнүүд байгаа гэсэн тийшээ өртөөнүүд рүү явъя да. Болвол бөмбөг тоглоод байна. Ямар өртөө юм бол очиж харъя. Үзүр өртөө гинэ. Үзүр өртөө хүүхэд залуучуудын театр. Хүүхэд залуучуудын театр цирк анги гэж байна. Энэ чинь нөгөө хүүхэд залуучуудын театр нөгөө хөтөлбөрийн хаан дагуу удахгүй энэ талбай дээр нөгөө үзүүрөө үзүүлэх баг. Тэгээ цагийнхаа хуваарийн дагуу өглөөгөр бас үзүүлбэр үзүүлсэн байгаа. Тэгээд одоо удахгүй ахаад нэг үзүүлбэр үзүүлэх болоо да. Үзүүлбэргүй үед нь ирээд хаашлаа. Завсарлагааных нь үерэнд ингээд бай. Хүүхдүүд тоглож байгаа юм байна шүү дээ. За энэ гоё өртөө байна. За тийш явъя. Ухааны боловсролын газраас энд өглөө өртөө гэдэг гоё номнууд төрсөн байна. Тэс хүүхдүүд гоё зураг зурж байна. Grab your jacket and your shades. We're taking lead from this big satin. Одоо нэг мэдлийн өртөөг болохоор хүүхдүүд ирээд дуртай номнуудаа сонирхож үзэж байгаа юм байна. Тэгээ энэ номын сандаа байгаа номнууд авчихсан. Тэгээд 3-ын ном болох нэг хүүхдийг нэг оюун байгаль ертөнцөд аялуулдаг. Яг нэг боттой юм шиг нөгөө нэг одоо энэ зурагт яг боттой юм байгальд очиж харж байгаа юм шиг шилэр харахаар мэдрэмж төрдөг. Тэгээ хүүхдүүд их сонирхож үзэж байна. Сонирхолтой багш байна хүүхдүүд. За мэдлийн өртөө маань ийм гоё. Үлсэж байгаа юм байна. За энэ нь болохоор музей үзэх гоё өртөө гэж байна. Ахаа аймгийн музей. Энд нөгөө виртуалаар музей үзэж байгаа юм байна.
За шүлэг найрын өртөө. Өртөөг хариуцж байгаа хүмүүс маань завгүй л байх шиг байна. Арай завтай өртөө дээр ажиллаж байгаа хүмүүсээс би яриа аваад яваад байгаа. Ийм хүслэн миний Монгол. Архийн удаа зэрэглэн мачныг төрсөн бэ атгэнэта үгийн гэж боддог. Тэнкэр манаа суунгаасан асын бараалшигтэй төлөвсөн нутгаа сэтгэл багтан хараад хүлээж аваад хүлээж байгаа юм шиг өсөлтөд юмгаар хүлээж байгаа юм шиг энэний самдан бидний түргэн дайдаж өсвөр бэрийн хүмүүс хэн мэдмэн бүртээ. Энд дэр нөгөө гоё мэддэг шүлгээ уншаад хүүхдэд гоё ном бэлгэнд авч байгаа юм байна. Гоё өртөө байна. Эрүүл мэндийн өртөө гэж байна. Оо энд болохоор эмчнэр ирсэн. За орчи. Үсэг бас хийж өгч байгаа юм байна. За эмийн талаар мэдээлэл өгч байгаа юм байна. Им зарж байгаа юм байна. Зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна. Ямар том ам бэ? Энэ шүдний эмчнэр үзлэг хийж байгаа. Давхарт баярлалаа. Happy-гээ шүдний юм л байгаа. Өнөөдөр үйл ажиллагаанд одоо яаж хэрхэн оролцож байгаа вэ? За өнөөдөр манайх болохоор одоо хүмүүст одоо шүдний амны хөндийн үзлэг хийхдээ зөвлөгөө өгөөд за тэгээд хүүхдүүдэд шүд угаах арга барилыг зааж өгч байгаа. Шүд угаах арга барилыг манайхаар энэ өнгөр боддог юм уус мэл ашиглаад хүүхдүүдэд шүдний өнгөрийг нь харуулж агаад угаалтыг энэ зааж өгч байгаа. За баярлалаа. За ийшээ болохоор нөгөө гайхамшигт бяцхан хүмүүс гээд өртөө байна. За энд болохоор нөгөө ерсөн хүүхдүүд бас ярилцлага өгч байгаа юм байна л тодорхой хугацаанд. За очи. Шилэн соёлын төвийн хамт олонний агчрын зүгээс гайхамшигт бяцхан хүмүүс энэ хүү дурсамжийн бичгийг өгч байна. Баярлалаа. За, авьяаслаг Мартад баярлалаа. За, манай дараагийн оролцогч Мөнх Мандал. 6 настай энэ гоо жоохон тийш явж бичнэ. За, энэ хоёрын ярилцлагаас жоохон сонирхъя. За. Ай, сайн уу? За, юу вэ? Тавнда. За, танилцъя. Чиний нэр юм блэ? Вау, Мөнх Мандал хэдэн настай? 6 настай. 6 настай Мөнх Мандал чинь цэцэрлэгт өгдөг үү? Сургуульд өгдөг үү? Нэгдүгээр юм уу? Сая бас баяраа хийсэн юм уу? Тийм үү? Чангараа микрофон дээр чангараа заа. За сая өсөлийн баяр шүү дээ. Ямар өсөг өссөн чи? Оо өсөг өссөн юм уу? За. Тэгвэл өсөг өссөн чи ямар шүлэг үйсэн? Тэр шүлгээ хатаар гооч очтгоо.
марчиж дөнгөж сайхан дөнгөж сайхан өсөлтөө барьж чиг мартсан юм уу? Ямар амар юм бэ чи яа. За. Яагаад ярьсан гэж. Яг мантаа юу? Тара гэр хаана гэх юм? За. Энд одоо энэ байгаа хүүхдүүд нэрийн дуудаад тэгээд ярьсан өгсөн хүүхдүүдээс 13 юм уу? одоо энэ байгаа хүүхдүүдээс нэрийн дуудаад ярьсан өгсөн хүүхдүүдэд бас гоё бэлэг өгж байгаа юм байна энд. За талбай нөгөө тал тэнд бас нэг өртөө баг шиг байна. Тийшээ очие да. За талбай дээр бол өстэй нэг хүүхдүүд хэвтгэн ихтэй өнгөрөө суухан суугаад тэ дураараа сайхан байна. Өнөөдөр цаг агаарч үнэхээр гоё байна. Гэр бүлийн өдөр зориулсан гэр бүлийн юм үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгааг мэдсэн юм шиг өчигдрэл цас шуурч байсан. Гэтэл өнөөдөр бол ийм гоё байгаа бас. За бэлхэн Гоё шүү. юунд сонирхол Энэ өстө өөрөө хараач. Энэ нөгөө өдрөөгөө маш мөлхөө жалбал юу өртөөгөөдөөс хараач. Нөгөө хөөрхөн мөлхөө залцгаануудын дуртай зүйлээр нь дуудах юм бол тийм мөлхөөд өстэй хөөрхөн байна. өндөр гэж үзэж байгаа. Тийм учраас Гуараараа хийж авахны дууд байна гэж байна. Зарим нь амттнаар дуудана. Зарим нь тоглоомоор дуудана. За тэмцээтэй. Өө тэр гадын стор гэж. Өө тэр хин гэж яас. Яс өрдөө одоо үгдээ. Өө тэр маман төрөлтэй. Өө тэр хоёрын тэнд уйлаас очдог гинэ. Ээж нэг дуудаад. Цаашаараа сууц. За малгайтай мамаа. Шууд босоо өчөө тэгээд. Энэ нараа их юм чин дуудаад идэв. Босоо. Ой. Өнгөрч. За зарим ятхан банцман авьяасаа тэр моментинд гайхаас уцсан. За мөлхөө жал өртөн дээр ийм хөөрхөн үйл ажиллагаа болж байна. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр үйл ажиллагаанд дээгүүр бүтэн тойрчлоо. За өртөөнүүд байгаа гэж хөлбөр дээр заасан байсан өртөөнүүд дээр ирж сонирхлоо. Эрүүл мэндийн өртөө, мөлхөө жаал өртөө, гайхамшигт бяцхан хүмүүс өртөө. За гэрэл зураг авахгүй одоо дурсамжаа үлдээх гэрэл зургийн өртөө гэдэг өртөөнүүдээр бүгднгээр нь орлоо гэж үзлээ. Тэгээд үүнээс гадна энэ өртөөнүүдээс гадна бас за сайхан хөнгөн хооллох газрууд байна, цай уух газрууд байна, тоглоомууд зарж байгаа газрууд байна. Ер нь хүүхдүүд яг л нэг тийг 6 сарын нэгэн болж байгаа юм шиг сэтгэгдэл надад төрлөө. Сайн ингэ коронавирус ирсэн байна. Корон ч нөгөө юу лээ? Гэрэл зураг өртөөнийхэн явж байна гэсэн дурсамж гэрэл зургийн дурсамж үлдээх. Коронавирус мамаа зураг болж байна. За сэрх түрэл ингээс гарч ирж байна. Тэгээд энэ бүх хараа гэр бүлдээ гээд
гэр бүлийн өдрүүдийг зохион байгуулж байгаа. Улаан аймгийн засаг даргын хамгийн газрын хамт олондоо нийт өрн зохион байгуулалтанд оролцож байгаа нийт хамт олондоо маш их баярлалаа. Аюу гоё наа.